Шри Рави Шанкар бидэнтэй хамт энэ өдрийг өнгөрөөхийг урьж байгаадаа туйлын их баяртай байгаа зогсохгүй. Асар их нэр хүндийн хэрэг хэмээн бодож байна. Шри өөрийн амьдрах урлагийн хичээл, хүмүүнлэгийн үйл ажиллагаа, Пакистан, Ирак болон бусад газар нутагт өрнүүлсэн энхийн үйлсээрээ дамжуулан дэлхийн сая хүнд хүрч ажилладаг. Шригийн үзэл бодож цашин шүтлгийн өнгө аясгүй гэхээсээ илүү шүтлэггүй хэрнээ бүх шүтлэгт хамааралтай гэж тодтогч болно. Йог хийснээр хүний оюун санаа болон улс төрийн байр суурь өөрчлөгдөхгүй. Тиймээс миний төлөөлж буй EPP хэмээх улс төрийн бүлгэмийн нэрийн өмнөөс танд мэдчилж байгаадаа баяртай байна. Бид тантай зорилго нэгтэй бид дэлхийн дээрх хүчирхийлэл стрессийг бууруулах зорилготой. Тиймээс энэ удаад бидэнд захимаар санал хураах шаардлага байхгүй гэж бодож байна. Бид бүгдээрээ тантай санал нэгтэй байгаа. Танд энд болон хаа явж байгаа газар тань амжилт дагаж байхыг хүсэн өрөөе. Дэлхийн хамгийн үлгэр жишээч оюун санааны манлайлагч нарын нэг болох Шригийн Европын парламентэд гэртээ байдаг шигээ тухлахыг хүсэж байгаадаа туйлын их баяртай байна. Таны өрнүүлж буй ажлыг 10 гаруй жил ажиглаж ирлээ. Дэлхийн халуун цэг болох Палестин, Ирак, Сирь, өөрийн их нуран зэрэг газар нутагт таны хүрсэн олон гайхан амжилтаар бахархахгүй байхын аргагүй. Хэрв миний бие шийддэг байсан бол би таныг аль хэдийнэ Нобелийн шагналт нэр дэвшүүлэх байлаа. Та тэрхүү шагналт нэр дэвших эрхтэй нэгэн. Гүрүжи, энд ирсэн танд баярлалаа. For me, it's a matter of great privilege, joy and honor to see that something which has emanated from my culture, from our civilization, yoga. Миний хувьд миний соёл иргэншил хамааралтай нэгэн зүйл болох йог өдгөө дэлхийд даяар танигдж тэр дундаа дэлхийд томоохон хууль тогтоох төвшний байгууллага болох Европын парламентод цуурайтах боломж олгосон Европын парламентын гишүүдэд гүн талархал илэрхийлье. Шри таныг үг хэлхийг урьж байгаа нь миний хувьд туйлын их аз жаргал хэмээн үзэж байна. Маш их баярлалаа энэ танхимд ирсэн хүндэт танхимын дарга, найз нөхөд, эрхэмсэг ноён татагтай нараа, Европын парламентын гишүүдээ. Бурхантай энэ зэрэгцэн өрсөлдөж буй нэгэн зүйл бий гэж үзвэл тэр нь стресс буюу бухимдал юм. Стрессийг хаанаас ч олж харах боломжтой болоод байна. Тэгэхээр стресс гэж юу вэ? Хийх зүйл хэд олшроод, цаг зав багтаад, энерги ирч хүч муудаад байна. Тийм байна уу? Надтай санал нэг байна уу? Бидэнд хийж гүйцэтгэх зүйл ихч, цаг зав хомос байсаар богино хугацаанд ихийг дамжуулах шаардлагатай боловч энерги дутмаг байгаад байхаар стресс хоримтлагддаг. Тэгэхээр түүнээс хэрхэн ангижрах вэ? Ажлын хэмжээг бууруулах нь нэг гарц байж болох ч үүнийг гүйцэтгүүлэх боломжтой юу гэвэл үгүй. Зарцуулах цаг хугацааг нэмий гэвэл бас л боломжгүй. Бид өөрийн гариг юм уу хаа нэгтээ өөр газар дээр амьдрахгүй юм бол цаг хугацааг өөрчлөх боломжгүй. Тэгэхээр бидний цорын ганц хийж болох зүйл бол өөрсдийн эрчим хүчийг нэмэгдүүлэх алхам үлдээд байна. Бид хангалттай эрчим хүчтэй байх үедээ ямар ч асуудалтай нүүр тулж түүнийг шийдвэрлэх чадвартай байдаг. Йогийн зам мөрийн нэгэн хэсэг үүнд оршино. Өөрөөр хэлбэл стрессээс ангид орших боломжийг олгохыг хэлээд байгаа юм. Нөгөө түгээр йог бол хүн төрөлхтний агуу баялаг гэж хэлж болно. Тэгвэл баялаг гэж юу юм бэ? Бидэнд тав тухыг авчирдаг зүйлийг хэд баялаг гэж хэлж болно. Харин баялагын зорилго нь тав тух болон ад жаргалыг авчирхад оршино. Тэгвэл эд баялаг хүнд ад жаргал өгөх тэр үүргээ гүйцэтгэж чадахгүй бол яах вэ? Тийм нөхцөл түүнийг эд баялагт тооцохгүй гэж би хэлмээр байна. Харин йог бол туйлын тав тухыг мэдрүүлдгээрээ яалтч үгүй баялаг мөн.
Хүчирхийллээс ангид нийгэм, өвчин шаналгүй бие, тогтун тайван сэтгэл санаа, сэтгэл хөдлөлөөс ангид оюун санаа, гэмтэл согхгүй ой санамж, уйтар гунигт үл автах оршихуй зэрэг нь хүмүүн төрлийг олж төрсөн хэн бүхний эдлэх ёстой үндсэн эрх мөн. Хүний оршихуйн дээд зорилго болох аж аргалтай амьдрах нөхцөл бололцоог хангах асуудлыг дэлхийн парламентууд шийтгэл зорж ирсэн. Тийм биш гэж үү? Бид бүгд л хүмүүсийг аж аргалтай байлгахыг хүсдэг. Харин йог бол түн төрөх арга хэрэгсэл юм. For that much needed happiness factor in life. Here again, yoga. Бид йогийг дасгал хэмээн авч үзэх тал ажиглагддаг. In the 80s and 90s when I would tour Europe, yoga 80-90-ад онуудад намайг Европоор айлчиж байх үеэр Европын хувьд йог нийтлэг зүйл байгаагүй. Йог хийдэг хүн нийгмээс ангид хүн байсан гэж хэлж болно. Хатаасан дээр хишгэх, өрөөсөн хил дээр зогсох гэх зэрэг хүнд хэцүү дасгал хөдөлгөөн хийхийг йог гэж үзэж, йог гэдэг ухагтгуун нь баг зэрэг гаж гэсэн утгатай утга нэг байсан гэж хэлж болно. Сонин этгээд хүмүүсийн хийдэг зүйл хэмээн үзэх талтай байсан. Өнөөгийн хүмүүс оюун санааны хувьд сэргэж байгаад би их баяртай байна. Хүмүүс йогийн ач холбогдлыг ойлгодог болоод байгаад би баярлаж явдаг. Йог гэдэг үг нь дэлхийд даяар амралт гэдэг үгтэй ижил утгатай болж хувирсан. Аж аргалтай буюу бүтээл сэтгэлгээ гэж хэлж болно. Том компаниуд зар сурталчилгаанда йог болон бясалгалд орсон хүмүүсийн зургийг байршуулах сэтгэлийн гүндэх энх амгалан байдлыг дүрсэлдэг болоод байна. Үүнийг дэмжүүлжтэй зүйл гэж үзэж байна. Гэхдээ та бүхэнд сануулгах нэгэн зүйл байна. Таны таалалд нийцсэн ч бай, үл нийцсэн ч бай. Бид бүгд йога болж төрсөн шүү дээ. Хэрв та нийл хүүхдийн хөдөлгөөнийг дахан дуурайж чадвал танд йогийн багшч байх шаардлагагүй. Дэлхийн хаанч төрсэн байхаас үл шалтгаалan 3 сартай няраагаас ахуулан 3 настай балчрууд хүртэл йогийн бүх хөдөлгөөнийг хийдэг. Түүнийг тэдний амьсгалж унтаж инээж буй байдлаас ажиглаж болно. Тэдний хийх хөдөлгөөн бүр ухтай йога юм. Яраа хүүхэд йогийн багш мөн. Яраа хүүхэд бол жинхэнэ йога хүн юм. Тийм болохоор хүүхэд стрессээс ангид аж аргалтай байж чаддаг. Яраа хүүхэд өдөрт 400 удаа инээмсэглэдэг. Харин йога нь өдөр тутмын амьдралд тохиолддог стресс бухимдал, таагүй явдал зэргээс үл хамааран таныг инээмсэглэлээр чимэх зорилготой. In our day-to-day life. Now, the benefits of yoga are multifold. Йога хийсний ач тусыг тоожиж баршгүй. Number 1. Нэгдүгээрт эрүүл мэндийн ач тус. Хоёрдугаар тухайн хүний зан ааш өөрчлөлтөд хүргэдэг. Учир нь гэвэл хүн өөрийн уур бухимдлын түвшнээс хамаарч янз бүрийн зан ааш гаргадаг. Йог хийсэн хүн найрсаг харьцаатай болохоос гадна эерэг хүрээлэл бий болгодог. Бид өөрсдийн эрчим хүч буюу өөрийн байгаа байдлаараа олон төрлийн мессеж илгээдэг. Харин йога хийснээр бид өөрөөс ялгарч буй эрчимийг сайжруулж чаддаг. Миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл бид үг яриагаараа гэхээсээ илүүтэйгээр өөрийн байгаа байдлаар буюу өөрийн хэмнэлээр дамжуулан их олон зүйлийг илэрхийлж байдаг. Би нэг жишээ хэлье л дээ. Танд ойр дотно хэн нэгэн өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж хэлэх. Онгоцны үйлчлэгч хүн танд өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж хэлэх нь хоорондоо ялгаатай байдаг. Та үнийг анзаарч байсан биз дээ. Таныг онгоцноос буухад чинь онгоцны үйлчлэгч танд энэ өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж хэлдэг. Тэд энэ үгийг зүрх сэтгэлийн гүнээс хэлж байгаа юу гэвэл үгүй. Харин яг адил энэ үгийг ойр дотны хүн хэлсэн цагт ямар нэгэн эрчим ялгарч байдаг. Тиймээс квантын физикийн үүднээс ярил бид бүгд ямар нэгэн эрчим буюу долгион ядгаруулж байдаг. Бидний долгионы давтамж таарахгүй байна гэж бид ярьдаг шүү дээ. Харилцаан дээр ямар нэгэн асуудал гарвал
Бидний долгио давтамж таасангүй гэж ярьдаг. Бидний харилцах ур чадвар бидний хүлээн авах чадвараас шууд хамааралтай. Харин йог хийснээр бидний сэтгэл ариусдаг. Another issue that we face in society today is prejudice. All type of prejudice. Prejudice with religion, Өнөөгийн нийгэмд бас нэг race, тулгамдж байгаа зүйл бол ялгуурлах, гадуурхах үзэл. Гарал үүсэл, хүйс, шашин шүтлэг, нийгмийн давхраг, боловсрол эзэмшсэн байдал, санхүүгийн байдал гэх зэрэг бүх төрлийн ялгуурлаж харилцах үзлээс болоод бидний эргэн тойрон зөрчилдөөн үүсэх нөхцөл байдал бий болж хүмүүсийн сэтгэл өвмөрч байдаг. Харин йога бидэнд ялгуурлах үзлээс болж үүссэн нөхцөл байдлаас гарч асуудлыг шийдэх арга замыг зааж өгөх хэрэгсэл болдог. Йога нь биднийг хүссэн үсээгүй ялгуурлах үзлээс ангид байлгадаг. I like to quote as a simple Цааны ясан эрэг хэмэх газарт хэдэн жилийн өмнө болсон нэгэн явдлыг та бүхэнд ярьж өгье. Хоёр өөр төрлийн шашин шүтдэг бүлгийн хооронд үл ойлголцол гарах болж нэг шүтлэг бүхий хүмүүс нөгөө шашин шүтдэг хэсэг бүлэг хүмүүсийг гадуурхаж хотоосоо хөөн зайлуулах үзэгдэл гарсан. Манай нэгэн сайн дурын итвэхтэн тэдэнтэй ярилцахын сацуу алжаар тайлах бясалгал зааж өгөхөд нөгөө өөр хоёр бүлгийн хүмүүс нэгээ ойлгож эцэст нь гар гараа барьж найрамдахад хүрсэн байсан. and you have also seen some of their experiences how they could break that barrier. Тэд сэтгэлд нь буй болсон саад ялгуурлах үзлийг умартан нэгэнтэй гар гараа барилцаж өөрсдөөсөө ялгарах тэр хүмүүс эргээр хандах болсон. Өөр жишээнүүдийг ч дурдж болно. Өнөөдөр дэлхий дээр яг л ийм зүйл дутагдаад байна гэж би боддог. Одоо йогийн өөр нэгэн мөн чанар болох өөрт байгаа чадваруудыг хөгжүүлэх тухай ярилцъя. Йогыг үндэслэгч ийн өгүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Кришна бурхан гүйдэл дунд бий болсон чадварыг йог гэдэг гэж хэлсэн байдаг. Йог зүгээр нэг дасгал хөдөлгөөн гэхээс илүүтэйгээр ямар ч нөхцөл байдалд өөрийгөө хэрхэн үг хэл үйлдэлээр илэрхийлж байгаагаар таны йогийн мөн чанар илэрхийлэгдэнэ. Үүнийг йога гэд байгаа юм. Энд сууж байгаа та нарын дунд чадвартай болохыг хүсэхгүй хүн байхгүй байх гэж бодож байна. Бид шинэчлэлийг хүсэхгүй байна гэж энэ дотор сууж байгаа хүн болгон хэлнэ. Шинэчлэл зүүн бэлэг, ур чадвар болон зөв харилцах чадвар зэрэг нь йог хийсний илэрлүүд юм. Дээрх шинжүүд йога хийсний гол хүчин зүйл гэхээсээ илүү йогийн дайвар бүтээгдэхүүн гэж хэлж болно. Эдгээр нь йог хийхин хажуугаар хөгждөг чанарууд. Эдгээр зүйлсийг тоочж дуусны дараа та бүгдээс асуух нэг зүйл байна. Йог нь таныг итгэл үнэмшлийг тогтолцоонд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү? Йог нь таны итгэл үнэмшлийн тогтолцоонд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү? Та ямар ч шашин шүтдэг, гүн ухаанд итгэдэг, улс төрийн намд харьяалтай байсан ч гэлээ. Йог танд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлнэ гэж үү? Ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж би хэлнэ. Йога нь эсрэг тесрэгийг нийлүүлж байдаг. Йог гэдэг нь нэгдмэл гэсэн утгатай юм. Оршихуй буюу амьдралын төрөл бүрийн эсрэг тесрэг чанарыг нэгтгэж байгаа зүйл бол йога юм. Now, whether someone is a businessman or a public Бизнес figure, эрхлэгч, олон нийтэд танигдсан нэгэн хувь хүн байсан ч гэлээ you want peace, you та want smile, инхийг you л want to хүснэ. smile, you want to be Та happy. инээхийг хүснэ. Та ажиргалтай байхыг And this хүснэ. happiness can only happen when we look into the root cause. Энэхүү ад жаргалд хүрэх цорын ганц арга бол зовлонгийн учир шалтгааныг ойлгох. Lack of Зовлон vision. юунаас үүсдэг вэ гэвэл алсын хараа байхгүйгээс, стресс бухимдлаас үүсдэг. So again, Дахин нэг зүйлийг хэлэхэд European Union have been talking Европын quite a bit холбооныхын about GDH-ийн also, тухай GDH, нэлээдгүй I ярьсан. suppose from GDP. Та бүгд we are дотоодын moving нийт towards бүтээгдэхүүнээс GDH, GDH буюу gross domestic дотоодын нийт аж happiness. жаргалд хүрэхийг And зорих here is болсон. something that Харин миний can хэлээд aid байгаа that. энэ зүйл Aid түүн тус can нэмэр be болж чадна. very, Маш very хэрэгцээтэй нэгэн useful арга хэрэгсэл tool. мөн. You know.
A large percentage of this Өдгөө хүн амын дээлийн хувь нь today is suffering сэтгэл from гутралаас depression. болж шаналж байгаа. And just popping Ямар up нэгэн шин Prozac төрлийн and other антидепрессант antidepressants is not буюу going to help. стрессээс ангижруулах арга гарлаа гэд We бус нэмэр need үзүүлэхгүй л something болов. that's so natural as our breath, that we can use and elevate our spirit and feel that Бидэнд бидний амьсгал шиг энгийн бөгөөд байглаас заяасан бидний хэрэглэж болох үз аж аргалыг мэдрүүлэх тэр нэгэн зүйл бидэнд хэрэгтэй. when we are happy, Бид аж аргалтай байхдаа юу мэдэрдэг вэ? Та бүхнээс асуухыг хүсэж байгаа зүйл минь энэ. when Та you're аж аргалаар happy, what is бэлгэж that байх you тэр feel? мөчөд юу мэдэрдэг вэ? Have you noticed Таны this? дотор ямар нэгэн A зүйл тэлэх sense тэр of мэдрэмжийг та expansion мэдэрдэг within үү? you? Suppose you're Та ямар нэгэн complimented зүйлийг or you хийж бүтээсэн аль эсвэл or you танд хэн accomplished нэгэн something найрсаггүй you wanted хийсэн to accomplish. You find тэр үед there is таны дотор something ямар in нэгэн you орон зай тэлж expanding. байгаад мэдрэмж танд төрнө. At the same time, Үүнтэй нэгэн адил танд when we face a муу юм failure or when тохиолдож someone хэн нэгэн таныг insults us, доромжилсан цаг what юу happens is тохиолддог there вэ is гэхээр something in us that ямар shakes. нэгэн зүйл таны дотор агшиж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. So, yoga is Тэгэхээр putting йог our хийснээр attention бидний дотор байгаа to this тэр something зүйлд in анхаарлаа us хандуулдаг болдог. that Бидний seems жаргалтай to be байхад expanding when we тэлж are том happy болоод байдаг хэрнээ and зовсон crushing цагт or агшиж жижигрээд contracting байдаг when we тэр feel зүйлийг хэлээд байгаа юм. Бид инхэхдээ we сөрөг feel сэтгэл helpless хөдлөлөө барьж чаддаггүй. about our negative emotions. Шалтгаан нь гэвэл Because бидэнд neither гэрт ч in сургуульд ч тэр school, сөрөг nor at сэтгэл home, anyone хөдлөлийг teaches us how хэрхэн to зохицуулах handle тухай зааж negative сургасан хүн emotions, right? үгүй. Тийм үү? If Тань you're уур upset, хүрсэн бол you remain цаг хугацааны upset ирэхээр and таны wait for уур time to гахыг л heal та you. хүлээн. Yoga Энэхүү has a сэтгэлийн тав secret. тухгүй байдлаас гарах Beyond нууц нь this йогод state of оршино. mind, it Йога нь makes you таны so юундаж independent. шавтахгүй байхад сургам. Empowers you to Та feel ямар the way you сэтгэл want to хөдлөлтэй feel at байхыг any хүснэ time, тэр сэтгэл instead of хөдлөлийг л being a victim өөрийн of хүссэн your тэр own цаг feelings. мөчөд мэдэрнэ. In our Өөрөөр хэлбэл experience та of өөрийн teaching in prisons сэтгэл around the хөдлөлийг world хохирогч with байхаа million болно. people, this is what we have Шоронд found. хоригдож буй хагас сая гаруй хүнд заасан хичээлийг туршлагаас үзэхэд бид дараах зүйлийг олж мэдсэн юм. Хоригдол бүр ямар нэгэн зүйлийг хохирогч хэмээн өөрийгөө үздэг. When we heal the victim in Бид him тухайн хүний with дотор оршиж буй хохирогчийг үгүй хийхээр and буруутнанч as устж үгүй simple болдог. as breath, Харин амьсгал энгийн нэгэн амьсгалын тусламжтайгаар бид энэхүү өөрчлөлтийг we хийж чаддаг. just need to learn Бид how амьсгалаа to, яаж хуваарлахыг буюу breathe амьсгалах in арга different техник сурснаар rhythms, бидний in дотор different орших patterns, гэмтлийг and eliminate those traumas, эмчлээ those зогсохгүй strong сэтгэлд үлдсэн гүн impressions in the сэтгэл mind, or зүрхэндээ the тээж pain, явдаг зовлон suffering шаналлаас we have ангижирч been carrying чадна. in our heart. Again, the propounder of yoga, Йогийг Patanjali, үндэслэх said, Патанжали йогийн he зорилгыг enunciated the ийхүү purpose тайлбарласан of байдаг. yoga. He said, "Heyam dukkha managatam." The purpose of Зовлон yoga зүрдгүүр is нүүрлэхээс to өмнө stop түүнийг the зогсоох misery аргыг before it йога comes. гин гэж хэлсэн байдаг. So, on many counts, Тиймээс йог this is тал very бүрийн ач useful. тустай. When a Сөргөлдөөн conflict зайлшгүй is нүүрлэх boiling гээд somewhere, байвал хүмүүсийг хамт сууж ask people to breathe and амьсгалын sit дасгал together хийж and хоорондоо communicate ярилцах боломжийг олго. better. Тэгсэн цагт You can сөргөлдөөнийг see, you can resolve бүрэлдэн бий болж conflict буй тэр right мөчт at нь the very root үгүй хийж cause of чадна. it. Whether it's greed, Шунал хардалт, уур хилэн, үзэн ядалт, anger, hatred, or сэтгэл гутрал гэх frustration, зэрэг all сөрөг these сэтгэл negative хөдлөлийг засч emotions can be healed эрэг сэтгэл or хөдлөлт болгон reoriented. хувиргах боломжийг йог through олгож yoga. байдаг. And this is Миний my бие experience дэлхийд даяар throughout the хийсэн world. үйл ажиллагааны үр Having дүнд said this, ийм л туршлага хоригдлууллаа. I would also say one more thing. Yoga also Үүн дээр helps нэмж someone хэлэхэд to take Йога to be more үүрэг хариуцлага responsible. нэмэгдүүлэхэд ач тустай. to take more responsibility in life. This is Үүнийг called карма karma йога yoga. гэж байгаа Karma юм. yoga Карма is йога someone who гэж takes үүрэг responsibility. хариуцлага хүлээдэг нэгнийг хэлдэг. We Энэхүү all амьдралд бид play бүгд many roles in ямар our нэгэн life. үүрэг гүйцэтгэдэг. We have Бид йогч an хүний option хувьд to үүрэг play хүлээж the болно. role Аль either as эсвэл a йог yogi хийдэггүй хүний or хувьд ч as a үүрэг non-yogi. хүлээж болно. One Нэг нь who is хариуцлага өндөртэй, нөгөө нь үүрэг responsible хариуцлага and one who сувтай is хүн not байна. so responsible. You can have a responsible teacher
a teacher, Үүрэг a хариуцлага өндөртэй doctor багш, with эмч, responsibility, бизнес a эрхлэгч байж businessman болно. who cares, Бусдын who has төлөө санаа тавьдаг, responsibility. бусадтай хуваалцах Caring тэрхүү and зан sharing чанар and responsibility йогч are хүнд the илүү characters хөгждөг. that yoga simply Эдгээр зан чанарууд бид бүгдэд бий. nurtures inside of us. Нийт хүн We амд all энэхүү have зан this чанар inside байдаг. us. The entire Гэж population түүнийг has, хөгжүүлэх but it хэрэгтэй needs байдаг юм. nurturing. Харин йога бол And yoga түүнийг is хөгжүүлэх what I хамгийн would say is зохистой one арга of the хэрэгсэл best гэж би tool to хэлнэ. nurture Йог хийснээр an хувь хүний individual to үүрэг take хариуцлага responsibility. өндөрсөн. Guruji, namaskar. I have a very simple Guruji, question to you. Is it нэг маш possible to энгийн зүйлийг асуух synchronize гэсэн the юм. left and right Баруун sides зүүн of тархины the үйл brain? ажиллагааг зөрчилдүүлэн хөгжүүлж And болох уу? is it possible to Логик train сэтгэлгээ болон one хөгжмийн oneself сонирхлоо тэнцвэржүүлэн to өөрөө balance the үүнд logic дадаж and болох уу? music? Бололгүй Definitely, that's яах why we вэ? have two Тийм ч учраас nostrils. бидний хамар хоёр нүхтэй заяасан байдаг юм шүү дээ. Nature has provided two nostrils, you know. Та хамрынхаа аль нүхээр амьсгал авч байгаагаас шалтгаалan баруун зүүн тархины үйл ажиллагаа түлхүү явагдана. Тиймээс үүнийг хийж болох зүйл. Definitely it's possible. Энд сууж буй хүмүүс өглөө бүр йог хийдэг байсан бол тэдний гарах шийдвэр арай өөр байх байсан болов уу? But maybe we made the right decision. I think Үнийг that's цагаа a олсон first зөв right шийдвэр хэмээн decision. бодож байна. Гүрүжи мэдтгүй зөөрчлөлт гаргахыг хүсвэл өдөрт хэдэн минут бясалгал хийх хэрэгтэй вэ? I would say 30 минут about орчим half an хийгээд hour байвал to- болно гэж half an бодож hour to байна. 40 minutes Өглөө бүр morning, дасгал including хөдөлгөөн амьсгалын exercise, дасгал breathing technique, бясалгалыг meditation. 30-аас 40 минут орчим хийгээд байх Should do. хэрэгтэй. The gentleman at the towards the rear there. Yes. Yeah. Хүүхэд хамгийн сайн йогч тэр дундаа 3 сартай няраагаас 3 настай хүүхэд хамгийн сайн йогч гэдгийг бид ойлгосон. Хүүхэд нийгэм улс төр эдийн засаг ямар ч системд хамаарахгүй. Тиймээс хүүхэд байгаасаа ясна төрхөөрөө л байдаг. Тэгвэл насанд хүрэхчид бидний ертөнцид зовлон их хоримтлагдаж байдаг. Шашин шийдлэг улс төрийн тохиролцоо үндэсний гих зэргийг бид яаж үгүй хийж өөрсдөө амьдралыг хүүхдийн шиг болгож болох вэ? Дэлхийд нэгэнд бий болсон сөрөг нөхцөл байдлыг яаж үгүй болгож өөрчлөх вэ? You know, Аливаа when you go сөргөлдөөний to the язгуур root шалтгааныг cause of судалж үзвээс conflicts, you will find тэр it is цөмөрөөл stress стресс and болон mistrust. үйл итгэх байдлаас үүдэлтэй байдаг. And Үүнд fear айдас ч among хамаарна. the Нэг people. нь нөгөөхөөс Fear айх of үзэгдлээс God. болж сөргөлдөөн бий And болно. yoga, you can Харин get йог over хийснээр all энэхүү the гурван three. зүйлээс The fear of the ангижирч other болно. vanishes Ухамсар because you тань have тэлдэг broadened учраас awareness, айдас broadened тань үгүй болно. consciousness. You feel Бусад everyone хүмүүс is таны part нэг of you хэсэг and you are гэдгийг part of мэдэрнэ. them. Right? The fear to lose one's identity or fear of losing being extinct. Өөрийн мөн чанар өөрийгөө тодорхойлж буй тэр үнэт зүйлийг алдах гэсэн бодол маш гүн гүнзгий бичигдсэн байдаг. The best thing to Харин йога хийснээр remove these хүмүүс эдгээр fears in the айцаас mind ангижирч of чадна. people. Thank you. Танд энэ өдрийн инх хамглан айлтгая. Миний бие эдийн засагч мэрэгчлээ бөгөөд одоогоор энэ сургалтанд хамрагдаж байгаа юм. Миний хувьд өмнө нь йога хийдэг байсан учраас йогийн тухай бага зэрэг мэднэ. Бидний дотоод ертөнцийн идэл гадаад ертөнцийн тусаж байдаг гэж йогийн багш маань хэлдэг. Тэгэхээр энэ ойлголтыг цааш нь дэлгэрүүлээд хэсэг бүлэг хүмүүс эсвэл аль нэг орны нөхцөл байдал тэнд оршин сууж буй хүмүүсийн дотоод ертөнцийн илрэл гэж хэлж болох болов. Yes, Тийм ээ. we reflect what Бид is өөрсдөө society нийгмийн and илрэл society бөгөөд reflects what we нийгэм are. нь ч бидний тусгал юм. In a Өргөн хүрээнд broader авч sense, үзвэл yes. тийм гэж хэлж болно. But you see, a society, a group of people, and when the tension is building up, that group that Гэхдээ нийгэмч бай, хэсэг бүлэг хүмүүсч бай, and mob ямар нэгэн psychology is хурцтмал very байдал much бий compared болоход to an хум хүмүүсийн individual сэтгэл reflection хөдлөл of их what нөлөөлж people байдаг. are feeling. I'm sure that that Үүнийг could зөв be зохистой addressed боловсрол олгох арга замаар life шийдэж болно. education. Gentleman.
Excellency, I have never Гүрүжи done би yoga хизээч in my йог хийж life. үзээгүй. And that's why I Тийм just учраас have a би very маш simple энгийн нэгэн question. зүйлийг танаас What асуух is гэсэн юм. yoga? Is it meditation? Йога гэж яг Is юу it юм a бэ? movement of the Бясалгал уу, different дасгал postures of the хөдөлгөөн үү? body? And if they are so, what is the scientific Хэрв тийм бол linkages бидний between дотоод болж those буй things зүйлс биднээс and what гадуур happens орших тэр inside, зүйлтэй яаж which холбогддог вэ? leads to such a dynamic Яаж холбогдохоор effect сөргөлдөөнийг in the form of намжааж resolution of сэтгэлийн conflict эв эгийг and олж giving болоод us байна peace вэ? of mind? Okay. Юуны өмнө энэ насандаа йог хийж үзээгүй гэж хэлсэн таны үгийг үгүйсгэхийг хүсэж байна. Та нэрэ байхдаа йог хийдэг байсныгаа мэдэхгүй байгаа болохоос биш. Because not a single Йог child on огт this хийж үзээгүй planet нэгэн биш юм. has Яагаад гэвэл ертөнцийн нэгч хүүхэд йог хийж үзэлгүйгээр насанд хүрдэггүй юм. Жишээ нь дөнгөж төрсөн хүүхэд унтах үедээ чин мудра байрлал авдаг. Тийм учраас тэрхүү байрлалыг чин мудра унталт гэж нэрлэдэг. Дэлхий хаач боожиж буй хүүхдийг харвал хэвтэж буй хүүхэд эхлээд хөлөө дээш өргөдөг. Дараа нь тэр эзэн дээр хөрвөн гараараа тулж мөрөө эхцлэхийг оролддог. Тийм маягаар тэд нум байрлал авч дараа нь юм барьж авахыг оролддог. Иймэрхүү маягаар энэ дэлхийн бүх хүүхэд ямар нэгэн хэмжээнд йогийн асан хийж үзсэн гэж хэлж болно. Одоо бид бидний амьсгалын тухай ярив. Бидний амьсгалах арга хүүхдийн амьсгалаас эрс дэс ялгаатай байдаг. Хүүхэд стрессээс ангид ад жаргалд умбан оршдог. Хүүхэд йогийн бүхэл шинжлэх ухааныг өөртөө шингээсэн байдаг. Тиймээс бид бүгдээрээ төрөлхийн йогч хүмүүс. Бид язгуур төрхөндөө буцахад хэрэгтэй байгаа юм. Йогод 8 хөлөөл гэж байдаг. 8-fold yoga, 8 steps to it. Нэгдүгээр тодорхой дасгал хөдөлгөөнүүдийг буюу биеэр үлдэх хөдөлгөөнүүд багтана. Гэхдээ йогийн гол ач холбогдол нь But mainly maintaining the equanimity of in the mind. In the center core, you know. Юундч үл автах, yoga is сэтгэлийг хэвшүүлэх нь чухал. equilibrium. in Йога бол mind. сэтгэлээ номхруулан What тэнцвэржүүлэх you can арга do ухаан юм. with mindfulness, any action that you can do, you're performing at the same time you are aware of it, what you are Хийж doing, байгаа what you're зүйлээ saying, хөндлөнгөөс ажиглах нь йогч хүнд makes байдаг you a чанар. yogi. Шинжлэх ухааны үднэс тайлбарлаж өгөөч. See, science is a systematic, Шинжлэх ухаан нь logical аливаа understanding зүйлийг of what логик учир is. шалтгааныг олж тогтоодог. In the sense, yoga is a Харин йог science гэдэг нь тодорхой that it is зүйлийг a системтэйгээр systematic тайлбарладагаараа understanding of шинжлэх ухаан the юм. subject. Энэ юу вэ Knowing what гэдэг this нь is шинжлэх ухаан бол is science. би Knowing хэн who бэ am гэж I асуух нь оюун санааны is зам мөр юм. spirituality. Гэсэн хэдий ч хоёулаа шинжлэх ухаан мөн. Йогийг нийтэд түгэж арилжааны нэг хэсэг болгож байгаа нь йогийн үндсийг бууруулж түүний үндэс буюу язгуур зорилгыг өөрчилж байгаа гэж та боддгоо. Арилжаална гэдэг нь йог гэхээсээ илүүтэйгээр йог гэхээсээ илүү хүмүүст хамааралтай зүйл юм. Хүмүүс хаана байна? Тэнд ямар нэгэн зүйл хийх шаардлагатай болдог. Тийм учраас арилжаа явагддаг. Миний хэлж байгааг ойлгож байна уу? Харин мөнгөгүйгээс болж хүмүүс йог хийж чадахгүй байгаад байвал тэрнийг буруу зүйл гэж бодож байна. It's exactly what I'm talking about. That unfortunately nowadays there are a lot of schools around the world that I think they're overpriced. Би яг л үүнийг хэлэх гээд байна л да. Subscription for yoga that Хэд they're өндөр үн overpriced. тогтоосон йогийн сургуулиуд байгаад байна. It's something Тэдгээр that's- суралцах I хураамж think маш it's өндөр a little байдаг. bit off from the whole Тийм ээ, таны зөв. mentality. Йогыг мэрэгжил гэж үзэхээсээ илүүтэйгээр зорилго хэмээн авч үзсэн бол байдал дээр байх байсан юм. Зарим хүмүүс бусдад аж аргалыг түгээхийн тулд йогыг зорилгоо болгон ажилладаг. Харин бусад хүмүүс түүнийг мэрэгжил хэмээн үздэг учраас йог яах чаргагүй арилжааны хэрэгсэл болоод байна. Харин хүмүүс йогыг яагаад мэрэгчлээ болгоод байна вэ гэвэл эрх хэрэгцээ байгаа учраас. Гүрүжи, та олон жилийн турш хичээл заасаар ирсэн. Энэ олон жилийн хугацаанд та өөрийн зааж буй зүйлийн тухайд үзэл бодлоо өөрчилж байсан тохиолдол бий юу? Та эхэлж байх тэр үеэсээ тэс өөр хүн болсон гэж хэлж болох болов уу?
I would say if Би you ask ямар me л this байсан is a part of тэр me хэврээр is the байна same гэж хэлж throughout. болно. Би огт өөрчлөгдөөгүй. And if you ask me on Харин the үйл other ажиллагааны тухайд count, тухайлбал have your activities үйл ажиллагаа өргөцнө үү гэвэл expanded? I would say ингэж yes. хэлнэ. There are Сорилт many их байсан ч challenges. би Now I'm ready to илүү их take many сорилтыг more хүлээн авахд challenges. бэлэн байна. In that sense, yes. Тэр утгаараа So бол the answer to тийм. this question Тиймээс would be би yes and тийм no. ба үгүй гэдэг хариу үгүй.